За хай манайхан Кайзу байна. Шинэхэн YouTube-ийн бичлэг давтай морилцгоо. За ингээ өнөөдрийнхөө дугаарын бичлэгээр бид нар юу хийх вэ гэвэл хэрхэн YouTube дээр бичлэг тавих вэ гэдэг бичлэгийг би одоо хийх болно. Бас яаж YouTube-ээр мөнгө олох боломжтой юу гэдгийг би танд тайлбарлаж өгнө. Одоо юуны дөрөнд та YouTube татаад YouTube хаяг нээсэн байх ёстой. Би бол нээсэн. Миний YouTube-ийн нэр бол Kaizo. За тэгээ хэрхэн бичлэг хийх вэ гэвэл та бүхэн маань эхлээд Samsung iPhone дээрээс Mobizen гэж хайнаа. MOBEZEN Mobizen гэдэг нэг юм гараад байна. Тэгээ датнаа. Татаж дуусаад орноо. Тэгээ ороод энэ дээр дарангууд нэг одоо ийм гараад ирнэ. Тэгээд эдгүй. Тэгээд ийм гараад ирнэ. Тэгээд ийм юм дээр дарангууд нэг ийм дөрүлжин байгаа заяа. Энд дээр дараа бичлэг чинь 3 тоолоод эхэлнэ. Тэгээд бичлэгээ дуусгахыг хүсвэл дахиад энэ дээрээ дараад тэгээд тэр дөрүлжин дээр дахиад бичлэг чинь дуусна. Эдрийг яаж аллах болох уу гэвэл энэ дээр дарангуудын X дээр дараад алга болчихно. За хамгийн түрүүнд яаж YouTube-ээр мөнгө олох боломжтой вэ гэвэл таны үзэлтээс хамаарна. Бас спонсортой байвал. Тэгвэл надад бол эхлээд таны subscribe чинь 1000 хүрсэн байх хэрэгтэй. Бас таны бичлэгийг үзсэн хүмүүсийн чинь нийт хугацаанд 4000 цаг хүрсэн байх хэрэгтэй бөгөөд. Одоо жишээлбэл би энэ бичлэгийг үзлээ гэж бодъё штэ. Одоо тэгээд энэ бичлэгийг бүх хүмүүс үзээд нийт үзсэн хүмүүсийнх нь хугацаанд 4000 цаг хүрсэн байж тэр хүн мөнгө олох боломжтой. За одоо ингээд харж байна уу? Ингээд юм нээсэн байгааз. Одоо тэгээ яаж тэр юугаа яах юм бэ гэж үү? Тэгээ нийтлэх юм бэ гэж үү? Та Samsung-тэй болвол энэ нэг гол чинь нэмэх тэмдэг байгаас энэ Home гэдгээс ингээд явж байгаа нэмэх тэмдэг. Тэн дээр ингээд дарна. Яг энэ ADD гэдэг нэг юм байгаад энэ ADD гэдэг юм дээр дарна зөө. Одоо ингээд Kaizo